Өнөөдөр шүүх хурлын шийдвэр гараагүй. Хоёртлын өмгөөлөгч нар ингээд үгээ хэлж байгаа хгүй эцсийн үгээ. Гэхдээ ингээд Johnny Depp-ийн тэр шүүх хурлаас шал өөр ингээд тэр үед чинь амар олон өмгөөлөгч байгаа ч гэсэн нэг талаас нэг өмгөөлөгч ингээд төлөөлж хэлжсэн штэ. Тэгтэл энэ дээр болохоор ингээд бүх өмгөөлөгч нар өөрсдийнхөө үгийг хэлж जैन. Тэгээд нэг өмгөөлөгч нь баг цаг маг шахуу ярьж байгаа. Тэгтээ айгу удах юм байна. Өнөөдөр бол Сатанатын талаас бүгдээрээ яриад тэгээд Бишимбаевын талаас эхний өмгөөлөгч үгээ хэлж ах чүү хурлын ингэ цаг нь дуусаа ажлын цаг дуусчлаа. Тэгээд маргааш үргэлжлэх нэ. Нэмээд нөгөө би рилээрээ хэлэг байгаа. 4 сарын 29-нд нөгөө шүүх хурал болох ёстой байсан чинь прокурор яг одоо юу яатсан байхгүй Бахачан Баяжанов дээр ингээд өөрчлөлт гарсан. За Баяжановын яг одоо хэргийн зүйл анги нь өөрчлөгдсөн байгаа. Ерөнхийдөө анхандаа болохоор юу яжсан байхгүй. Хэргийг мэдчихэд гэмт хэрэг болсныг мэдчихэд цагдаад мэдээлээгүй хариуцлага алдсан гэсэн одоо тийм хуулийн зүйл заалтаар хэрэг тохиогдсон байсан чинь одоо болохоор хэргийг мэдчихэд тэгээд нуунд арагдуулах одоо зорилготойгоор санаатаагаар нуунд арагдуулах үйл ажиллагаанууд хийсэн учраас гээд ингээд ийм зүйл анги руу орчиж байгаа хгүй. Тэгэхээр ингээд нөгөө ялынхын санкцийн өөрчлөгдөөд ингээд хамаг юм ингээд өөрчлөгдөө. Тэгээд Бахаржан Баяжановын өмгөөлөгч нар одоо нотлох баримт бэлтэх хэрэгтэй. Хэргийг нуун дарагдуулах ямар ч тийм зорилго байгаагүй гэдгийг өөртөө батлах хэрэгтэй болчихж байгаа. Эхнэрээ улаан цайнд одоод ингээд эхнэр нь үхсэн байхад чи яагаад энэ хүн ял аваад шорнлуугаа яваад ингээд шүүх хурлын дуусахгүй байгаа юм бэ гэж маш олон хүмүүс ингээд гайхаад ууралж байгаах. За ерөөхдөө бол ийм юм байна. Бишимбаев санаатаагаар эхнэрээ алсан уу үгүй юу гэдэг дээр одоо бүр шүүх хурлын цаашаага ингээд одоо маргалтаад байгаа хгүй. Бишимбаев болохоор өөрөө ингээд манай гэр бүлд ингээд одоо маргаан байна те ингээд бид хоёр зодтолцсон нь өнөө одоо өөрөө ингээд өшгөлж мөшгөлсөн ингээд бичлэгэнд гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр чи улаан цай ингээд би ингээгүй гэж болохгүй шүү дээ. За тэнгуүтлээ ингээд би одоо алыг гэж ингээд энэ хүнийг одоо цохиж зодоогүй. Бид хоёр ингээд зодтолцсон гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг одоо алах сэтэл байсан уу, алах зориг төлөвлөгөө байсан уу, дараа нь ингээд одоо өгснийхэн дараа биеийг нуух одоо хүсэл зориг байсан уу, одоо гэмт хэрэгээ нуунд дарагдуулах хүсэлтэй байсан уу гэдгийг ингээд Сатанатын өмгөөлөгч нар батлах гэдэг байгаа байхгүй. За Бишимбаев болохоор ингээд яриан дундураа ер нь ингээд бүх юмыг ингээд бараг ингээд сонсоод байвал нэрээ Бишимбаев санаатаагаар алаагүй юм байна гэсэн дүгнэлтэнд ингээд хүрэхээр тэгтээ яг ингээд бас Сатанатын өмгөөлөгч нарын яриг сонсонгууд нэрэл ингээд санаатаа ингээд алдсан юм шиг. Одоо миний бас ингээд нэг юм би яг энэ бодлыг яг яаж одоо ингээд яг гэмт хэргийн ингээд өнцгөр харахыг мэдгүй байна л да. Одоо ингээд зодж ирсэн аа. Яадын энэ мууг алсан чи яадын гэсэн бодол бол ингээд одоо зоригтой төлөвлөгөөтэйгээр алах бодол уу. Яг энэ дээр бүр сүлтээ ингээд фокуслаад. Би шүүх хурлын яг энэ хэсгээр очиог байгаа. Гэхдээ Бишимбаев утасныхаа кодыг ерөөсөө өгөхгүй яжгаад яг ингээд прокурорт яг лайваар ингээд явж байхад шүүх хурлын дундуур өгсөн. За тэрэн дээр фотос дотор нь 27 удаагийн бичлэг байгаа. Нийтдээ 30 минутын бичлэг. За тэр бичлэг дээр нь штэ тий 175 удаа Бишимбаев Сатанатаас чи Раймбек Баталовтой секс хийсэн үү гэж асуусан байна. За чи хэрэг надад үнэ хэлэх юм бол би чамд хүрхээ болиё гэж хүртэл хэлсэн байна. За энэ бичлэгийг өглөөний 11 сарын 9-ний өглөөний 6:45-аас 8 цаг 4 минут хүртэл 27 бичлэг хийсэн байгаа хгүй. За тэгээ дундуур нь мэдээж Сатанатыг зодож исэн бах машин руу ороод зодсон. Ресторан буцаж орж ирээд ингээд додож эхэлж байгаа штеп. За Раймбек Баталовын өгсөн хариу тайлбарыг би орчуулад инста дээрээ тавьсан байгаа. Тэгээд тэр бичлэг дээр ингээд аюу олон хүмүүс ингээд гайхаад асуугаад байгаа. Прокурор хэлсэн байлээ. Бишимбаев та энэ иймэрхүү бичлэгийг маш олон удаа хийдэг юм байна. Та утасныхаа кодыг ингээд биднэрт өгөхдөө энэ бичлэгийг утсан дээрээ байгаагаа ч мартцсан. Яагаад гэхлээр штэ та байнга ингэж одоо ийм шантажны ийм хүнийг одоо нөгөө хүсээгүй юм ин хилүүлж ингэж одоо нөгөө шантажны бичлэг өөртөө авч үлддэг юм байна. Тэгээ та энэ бичлэгийг хадгалсан байснаа мартаад биднэрт баригдчихлаа. Хээ гэсэн. За тэгээ энэ шүүх хурлыг би бүтнээрээ сонсож байгаад ярина. Бишимбаев санаатаагаар сэдэлтэйгээр онц ноцтой гэмт хэрэг бүр ингээд төлөөлж үйлдсэн байх юм бол насаараа хорих ял авна. Хэрвээ ингээд нөгөө одоо зодтолтож ярьсан чи эсвэл одоо тийм итгэхгүй ингээд нэг тохиолдлоор төлөвлөгөө авах тэр хүн ингээ өгцөн тэгэл одоо алсан болчих юм бол ингээд 20-с 25 жилийн ял авах юм байна л да. Ер нь бол 25 жил. За тэгээд 25 жил авмаар байна уу? Насаараа авмаар байна уу? Гэдэг дээр өөрийгөө өмөрөөд амьдралынхаа төлөө тэмцэж байгаа. За хэрвээ ингээд
25 жил авах юм бол бас тэрийг одоо хөнгөлж болдг юм уу яадгийн одоо мэдхгүй. Насаараа хойрох ял чинь бас ингээ хэцүү юм шиг юм л та. Нэг тиймэрхүү ингээ яман дээр л өөрийгөө ингээд өмөөрөөд өөрийнхөө төлөө бүр ингээ алалцаад за ихэнх тэр одоо нас орсон хүний нэр төрийгтэй эсвэл юу ч хөө шалаар унгасан ч хамаагүй өөрийнхөө төлөө тэмцээд байгаа юм байна. За би өнөөдөр 4 сарын 17 хүртэлх ингээ бүх одоо орхисон шүү хурлуудаа яриад тэгээд тэндээс цаашаа нөгөө Райнбек, Баталов энтрийн бас нөгөө Гүлнара Назарбек бас Индира Асанбаев энтрийн талаар ингээ ярина. Индира Асанбаевын талаар өнөөдөр ярих юм. За өнөөдөр өөр нь штэ тий нөгөө түргний эмч ярьсан Марченко гэд цагдаагийн дарга ярьсан. За тэгээд энэ бүхнийг яриад өнөөдөр дууснаа. За би дандаа хэлдэг шүү. Өглөө хичээлтэй ажилтаа хүмүүс нь ингээд бүгдийг нь постлсны дараа маргааш өглөөгөө сонсон дээрээ. YouTube дээр постлсныхаа дараа сонсон дээрээ гэж хэлдэг шүү. Нойроо бити асаарай. За бүгдээрээ 4 сарын 4-ний шүүх хурал руу орцгоё. За би өмнө нь хэлчихсэн сатанатын утсыг яг задлаад орхисон байгаа 4 сарын 3-нд. За 4-нд ингээ утсыг нээлээ. WhatsApp руу орлоо. За утсан дээрээ Бишимбаевыг My Love гэж хадгалсан байгаа. За ингээд утас нь бол 11 сарын 3-наас ашиглалтанд орсон учраас 11 сарын 3-наас эхлээд Бишимбаевтай чатлсан чатыг харуулж байна. За 11 сарын 3-нд оройн 20 цаг 10 минутаас сатанат им үйлчилж जैन нойр хурж гинэ унтлаа гэсэн байна. За ингээ маргааш нь тэгснэ шөнийн 1:58-д сатанат geolocation явуулсан. Тэгснэ 5 хүний geolocation ингээд скриншотыг явуулсан байгаа хгүй зургаар тэгсэн чинь ингээд My Love item 2-ын скриншот нь байгаа хгүй тэгсэн чинь ингээд Бишимбаев залгасан. Утсыг аваагүй. Яагаад бүх юм нуугаад унтраагаад байгаа юм бэ? Локейшна гэдэг ингээд асуултын тэмдэг. Сатанат би унтраагаагүй 1000 жил ийм л ийсэн. Бишимбаев би чамааг ерөөсө харахгүй байна. Сатанат чи анзаарвал гэрийн энэ хэсэгт Wi-Fi ажилтгүй. Бишимбаев гэсэн чи 4G гэсэн. Сатанат 4G ажиллахгүй байна гэсэн чи Бишимбаев voice явуулж байгаа. Чи Алматы дайн энтер гэж бичих ямар шаардлага байхгүй штэ. Хэрв geolocation чинь асаалттай байсан бол гэж байгаа байхгүй. Сатанат та утасныхаа geolocation-ыг апдейт хийчихлээ. Би мартсан байхаа гэсэн чинь Бишимбаев скриншот явуулснаа сатаг хаанагааг яг ингээд бүр харж байгаагаа сатанат харуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь сатанат чамтай танилцахаас жилийн өмнө чи ингээд ажилтдаг байсан гинэ. Бишимбаев тэгсэн чинь voice явуулсан байна. Байдгаал ярьж гинөө би мдээгүй, би мартсан. Юу гэж хэлэхээ мдээгүй. Чи яагаад ийм новшийн хуурамч юм хийж ядیں۔ Дандаа жоохон юмн дээр ингээд дандаа дэвэргэж яах юм гэд voice нь тийм байгаа байхгүй. Сатанат дахиад шалгаа. За 600 мянгаыг 3 сараар өгөх ёстой гэсэн байна. Энэ нөгөөнийг байрны түрээсний талаар ярьж байгаа. За тэгснэ Бахатгүл гэдэг хүний voice-ыг эсвэл чатыг forward хийгээд явуулсан байгаа хгүй. Бишимбаев лөө тэгсэн чинь та сарын өмнө байрнаас нүүх талаар ингээд хэлсэн. Тэгээд өөр байр түрээслэх хүм олоход цаг орноо төлбөрөө бүтэн хийн үү? Би танаас депозит ч аваагүй штэ. Байрны урьдчилгаа аваагүй штэ гэдгсэн байгаа. За ингээд 9 сарын 20-ноос байр түрээсэлж агаад гинэт гарсан учраас Бишимбаев мөнгийг төлсөн. Саата буцаад гэртээ ирсэн. 1 сар амьдраагүй байж байрны төлбөрийг төлсөн гэж Бишимбаев тайлбар тавилаа. За 11 сарын 4-нд WhatsApp-ын чат Сатанат би чамайг хүлээж ийн бүх юмыг ойлгосон. Намайг битгий үл тоолдоогүй. За Бишимбаев өдрийн 13:44-д залгасан байна. Сатанат би гутлаа арчих гээд 0 орсон байсан гэсэн чи Бишимбаев voice явуулж байна. Саата хөлийн юм худалдаж аваад за ингээд орой 8:40-д Бишимбаев Саатаараа WhatsApp-аар залгасан байна. За 11 сарын 5-нд Сатанат рестораны зураг явуулан гутлаа гоё юм гэж хэлсэн байна. 11 сарын 7-нд Айжана мобил гэдэг дугаар явуулсан. За Салтанат Бишимбаев руу явуулсан. За 11 сарын 8-нд Бишимбаев Саата руу чи надад хөлс дарагч аваагүй юу мартсан уу гэсэн чи Салтанат захиалсан ирж аваа ирэхээр нөгнөө хүргэлтээр авсан юм аа намайг уучлаарай гингүүтлээ 19:26-д чи ирж гин үү би сошиал медиа маркетинг ажил хийж байна энэ гэд хэлсэн байна. За ингээд энэ дээр болохоор Сатанатын өмгөөлөгч яагаад ингээд хөлс дарагч авч өгөөгүй хүн ингээд престиминя гэл ингээл намайг уучлаарай ингээл намайг бүр үнэхээр уучлаарай гэж ингэж танаас гуйх хэвээр ингээд яг ямар харилцаа юм бэ гэд ингээд эргэлзээ ерөнхийдөө бол ингээд гаргаж ирсэн. За Газисов Даурен гэдэг хүнээс Саата эхлээд ярьсан. Энэ хүн рүү ярьсан. За Айнура Нукенова руу Саата залгасан. Энэ бол нөгөө үеэл игч нь.
За Наргиз client гэдэг хүн лөө залгасан, My Love руу залгасан. Ингээд 11 сарын 8-нд иймэрхүү хүмүүс лөө Сатанат залгасан байгаа хгүй. Бишимбаев видео кол хийдэг байсан. Тэгээд Бишимбаев тэр ингээд дандаа Сатанат руу ингээд видео кол хийгээд иддэг гэсэн байхгүй. Тэгээд асууж байгаа хгүй. Та яагаад дандаа видео кол хийгээд идэв юм бэ гэсэн чинь тэр өөрөө видео кол хийдэг байсан болохоор би видео кол хийдэг гэсэн гэж. Тэгээд өөрийгөө ингээ амар аятайхан уснаас аваа гарчиж байгаа хгүй. Газис Даурен гэдэг хүн болохоор рестораны дизайнер, Наргиз гэдэг хүн болохоор тэр хүний утасны дугаарыг Сатанат туслахаасаа авч исэн. Тэгээд Бишимбаевд өгч исэн юм. Бишимбаев би тэр хүний дугаарыг авч исэн гэж чинь 11 сарын 8-нд оройн 22 цаг 25 минутанд Аида Ахмедийн 3 цаг 30 минут уцаар ирсэн байна. За нөгөөний тоглолтоос хаяа явцсан штэ. Тэгээд ерөөхдөө гарч авангуутлаа хойноос нь уцаар ирсэн юм байна л да. Ингээд тоглолт бүр тарсны дараа. За 11 сарын 9-нд шөнийн 2 цаг 05 минутанд Сата айтем руу буюу ах руугаа уцаар ирсэн чинь ах нь аваагүй. Тэгээ ах нь буцаагаад залгасан чинь тэрийг бас аваагүй. 11 сарын 9-нд 13 цаг 40 минутанд 13 цаг 41 минутанд 13 цаг 43 минутанд Бишимбаев Сата руу 3 удаа залгасан уцаа аваагүй. Тэгээд хажууд нь ингээд байж ах чи яга уцруу залгаад байгаа юм. Ингээд худлаа нотлох баримт ингээ гарах гад хаанаас нь мэдгүй ч хэлүүлэх гээд байгаа мó гэсэн чинь бас Сатанат руу бахажаан залгацсан байхгүй гэж үгүй ээ. Бит хоёр ингээ утсыг нь олохгүй байсан учраас ингээд утсыг нь хайгаад залгасан. Гэхдээ утас нь мэдээж машинд байж таарсан гэж байгаа байхгүй. За Бишимбаев би утсыг нь хайж исэн. 13:54-т My Love залгасан, Бажанов залгасан, 13:24-т Бажанов залгасан, 21:08-д Айтем залгасан, 21:09-т Линара залгасан байна. За ингээд утсан дээр фотос руу орох юм бол тоглолтын дээр авахулсан Аида Бишимбаев Сатанат 3 ингээд зураг агаа. Тэгээ утасных нь код нь 150544. За Бишимбаев утсанд нэвтрэх боломжтой байсан Сатанатын. Прокурор ингээд одоо хэрэг болсон өдрөөс хойш Сатанатын утсыг хурааж аваад ингээд тэр чинь ингээд лацлагдсан байж байгаа шүү дээ. Тэгээд яг лацнаас ингээд гаргаж ирээд утсыг ингээд анх удаа ингээд үзэж байгаа. За тэгэнгүүт ерөөхдөө 11 сарын 9-нд яг цагдаа дуутахаас өмнө Бишимбаев Сатанатын утас руу ороод ямар нэг нотлох баримт устгах боломжтой байсан гэж Сатанатын өмгөөлөгч нар хэлээд байгаа. Гэхдээ Бишимбаев бол ерөөсөө тийм юм ингээд байхгүй юм шилж үжгэлж байгаа. Тэгээд утсан дээр бол 1600 зураг, 800 видео байгаа хгүй. Тэгээд прокурор хэлж байгаа юм л та. Би энэ бүх зургуудыг ингээд баг багаар шалгаад явж байгаа. Тэгээ бүгдийг нь шалгаж дуусгаагүй байгаа. За зураг дундаас бол скриншотууд олсон. За тэр скриншотуудаа одоо ингээд тайлбарлаж байгаа хгүй. 23 оны 10 сарын 13-нд өдрийн 12 цаг 07 минутанд скриншот байгаа. За тэр скриншот нь болохоор ингээ WhatsApp чатны скриншот байгаа байхгүй. Тэр чатн дээр нь болохоор шөнийн 3 цаг 19 минут, шөнийн 3 цаг 20 минутанд ингээд Бишимбаев ингээд Сатанат руу ингээд байн ингээд залгаад Сатанат утсаа ахгүй байгаа тийм чатны ингээд скриншот байгаа байхгүй. Тэгээд Сатанат ерөөсөө ямар ч хариу өгөхгүй байнгут Бишимбаев ингээд залгаад тэгээд чат чээ тэрийг устгаад нөгөө нэг мессеж нь устангууд ингээд бас ингээд removed гэж гараад ирдэг штэ. Чат бичээд устгаад, залгаад, чат бичээд устгаад ингэсэн байгаа хгүй. Тэгээд Сатанат ерөөсөө хариулаагүй. Тэгээд энэ үед ингээд яасан бэ гэдгсэн чинь Бишимбаев шууд ингээд дундуур нь прокурорын ярианы дундуур орж ирээд за би энэ үед Туркэд байсан юм аа. Тэгээд Сатанат байр түрээслээд ийжсэн. Бит хоёр ингээд Туркэд ахт маань ингээд жоохон харилцчихсан гэдгийг би хэлсэн штэ. За Бишимбаевын тэр нөгөө нэг чатыг скриншотлсон зурган дээр Бишимбаев би уцаар ярмаар байна. Please Сатанат чи өөрөө үгээрээ ямар их өвтгөж байгаагаа ойлгохгүй байна. Чамд өрөвдөх сэтгэл алга. Бишимбаев чи яагаад утсаа авахгүй байгаа юм? За ингэнгүүтлээ шөнийн 232 минут, 235 минут, 237 минут, 239 минутанд утсаа аваач гэдэг ингээд ер нь залгаад байгаа. Тэгээд Сатанат ерөөсөө утсыг нь авахгүй байгаа. Тэгэнгүүт Бишимбаев миний төлөө хийгээч гэж чат бичсэн байгаа хгүй. Тэнгүүт Сатанат миний алдааг уучлаарай. Сайхан амьдралаас гарч ирээгүй нүнэ. Бишимбаев миний өвдөлтийг сонсвол надад хэрэгтэй байна. Надад маш их өвдөлттэй. За Бишимбаев энэ дээр шууд прокурорын яриаг таслаад тайлбар тавьсан. Намайг орхиж авах болгонд нь би өвддгөө энэ үед тайлбарласан юм аа. Намайг битгий орхиж аваач гэж ерөөхдөө тэгж тэгс утгатай юм хэлгээд ингээд залгаад байгаа. Сатанат би түүнээс сонссон насаараа ачаагаа үүрээд явна гэж хэлсэн байгаа. Энэ яг үгийг штэ тий. Айгу сонин Назим Кахарман яг подкастн дээр хэлжсэн заяа. Насаараа өөрийнхөө ингээд ачааг өөрөд явна. Өөрт даах ёстой ачаагаа өөр явна. Өгөөгцэн ачаагаа. За 2023 оны 10 сарын 10-нд Саута ийм чат бичсэн байгаа. Би Павлодар явлаа. Бүрд мөсөн явлаа. Сүүлийн өдрүүдэд би ойлголоо. Чи өөрөө өөрчлөгдөхгүй, би юу ч авахгүй. Миний хайр дууссан. Чи өөрийн бурууг ойлгоогүй, хууралтаа ойлгоогүй. Над руу л шийдсэн. Тэгээд сэтгэл зүйч рүү намайг явуулсан.
Сатанатын Бишимбаевлаа бичсэн чатыг дахиад эхнээс нь арай гоё зөөлнөр уншиж өгье. За би Павлодар явлаа, бүр мөсөн явлаа. Сүүлийн өдрүүдэд би ойлголоо. Чи өөрөө өөрчлөгдөхгүй юм байна. Би чамаас юу ч авахгүй, юу ч авахыг хүсэхгүй байна. Миний хайр дуусчээ. Чи өөрийн бурууг ерөөсөө ойлгоогүй. Хуралтаач ойлгоогүй. Надруулч гисэн. Тэгээд намайг сэтгэл зүйч рүү явуулсан. Би дахиж твчихгүй. Намайг уучлаарай, намайг явуул. Би эцэг тавьсан. Эцэг их минь намайг хүлээж байгаа. Энэ үед болохоор Бишимбаев одоо эхэлж байгаа байхгүй. За энэ 10 сарын 10-ны өдөр нь болохоор сатанат нь штэ тий нөгөө нэг Павлодар явчаад үүрээр 6 цаг такситаж буцаж ирэнгүүтлээ буцаж явхаасаа өмнө энэ чатыг Бишимбаевлаа бичсэн гэж аахгүй. Тэнгүүтлээ над руу залгаад тахт нь би уцаа аваагүй байсан. Тэгээд сатанат амар хартай. Тэгэд намайг гэртээ эмэгтэй хүн авчирдаг гэж боддог. Тэгээд тийм учраас ингээл наашаа цааш яваал ингээл нэг хайрын захиа бичээл боллоо гэснээ ингээл буцаж яваал энэ үед над руу ийм захиа бичсэн байна гэж хэлсэн. Тэгээд яг энэ захианы талаар ингээд тайлбарыг зөвхөн Бишимбаев хийж байгаа болохоор ингээд амар одоо амар тийм шудраг бослоо л да. Сатанат 23 оны 10 сарын 11-нд утсан дээрээ ноут бичсэн байгаа. За энэ ноутыг болохоор шүү дээ тий маш олон хүмүүс ингээд гуйвуулж ойлгох боломжтой. Гэхдээ энийг болохоор шүү дээ сатанат Бишимбаев руу явуулъя гэж бодоод утасныхаа одоо ноут хэсгээр биччихээд копи тогтчихсноо болцсон юм шиг байгаа юм. Сатанатын утсан дээрээ хадгалсан байгаа ноутыг унших юм бол би бүх юмыг болно гэж бодсон. Би хүлээсэн. Чи Юлиатай ярьж тайвшраад надад сайн хандсан. Би чамайг үлдээч гэж гуйсан. Чи ээжигээ сонгосон. Гүлнараа гээд шулам тавч шиг уур амьсгалыг өөрчилсөн. Би ээжтэй чамд хайргүй гэдгийг хэлээгүй. Гэвч ээж хоёуланг салахыг хүсэж байгаа. Чи тэдэнд болон хүүхдүүдтэй, эцэг эхтэй болон хүүхдүүдтэй аимшиг үлдээсэн, үзүүлсэн. Би их стресстэй байсан. Чиний шантажнаас болж би муухай харагдаж байгаач би сайжрах гэж хичээсэн. Уучлалгүйгээд гэвч чи намайг хайсан. Би одоо хайгаад яваад чамайг орлох хүнийг олно. Олдохгүй бол чам руу яваад очино. Ойлгосноо? Хорошо гэдгсэн байгаа хгүй. За үргэлжлүүлээ сатанатын бас нэг урт чат байгаа. За энэ болохоор 23 оны 4 сарын 20-нд сата. Энэ зургийг хараад миний сэтгэл өвдөж байна. Би чамд хайртай. Чиний миний төлөө хийсэн бүхэнд баярлалдаг. Чамаас гарч байгаа зориултыг ойлгож байна. Гэхдээ би ядарч байна. Бүх юмыг тайлбарлахаас ядарч байна. Дандаа чамд хайртай гэдгийг шалтгаанаа батлахаас ядарч байна. Энэ амьдрал биш. Би чиний тоглоом биш. Чиний хүүхэд ч биш. Надад бүх юмыг давтах шаардлагагүй. Чи харж ивэл би тэнэг биш. Би юуг яаж хийхийг 7 хоногийн 24 цаг заалгаад сонсоод сууж чадахгүй. Маргаан болгоны дараа би 24 цагийн дараа ухаан орж бүр ингээд арай гэж одоо сэрэгдэг. Тэгээд өөрийнхөө юмаа хийх хэрэгтэй, ажиллаа хийх хэрэгтэй. Тэгээд чамтай инээж харьцах ёстой. Бурхан минь би ядарч чинь хайр гэр бүлийн суурь нь итгэл ба хүндлэл байдаг. Бид цаасан хүзрэн гэр босгочход яагаад хичээгээд байна вэ? Бид нэг нэгнээ дэмжиж сурах ёстой. Хоёр тэнэг шиг нэг нэгнээ хэмлэх биш. Бид харилцааныхаа талаар маш их ярьдаг, бие биенээ ойлгодог мэт байдаг ч би байнга стресс автаж, байнгын өвлөлт хэрүүлээс болж ядарч чинь одоо өвдөж чинь гэж байгаа байхгүй. Эдгээрээс болж маш их өвдөлт үүсэж би бүр сэтгэл түгшилд орж байна. Би чамд маш их хайртай учраас би өөр дээрээ ажиллаж хичээх болно. Чиний хүссэн бүхнийг хийн. Учир нь миний хувьд чиний амар тайван аз жаргал чухал. За үргэлжлүүлээд 23 оны 5 сарын 30-нд сатанат найзууд руугаа бичсэн байгаа байхгүй. Сайн уу найзуудаа, би их удаан хол байлаа, ажилтай байлаа, гэр бүлийн амьдралд ороод ер нь их завгүй байлаа. Манай нөхөр хоньны орд, энэ маш инээрхтэй орд. Би өөрийн ухаан төсөөлөл хичээл зүтгэлийг одоо надаас маш их гарч байна. Би астрологоор ажиллахгүй байгаа. Өөр дээрээ ажиллах нь чухал юм байна. Бууж өглөхгүйгээр төлөвлөгөөгүй, төсөөлөөгүй хайраар нөхөртөөгөө бид хоёр учирсан. Уранус гариг миний амьдралыг оронгоор нь эргүүлж өмнөх амьдралаас юм үлдсэнгүй. Би шал өөр хүн боллоо гэж байгаа байхгүй. Би аз жаргалаа бий болгож нөхрөө агуу ихээр хайрлаж, нөхрөө бүх талаар дэмжиж туслахаар амьдарч байна. Бүгдэнд нь хайртай шүү. Нэгэн сатанатын утас руу орсон юм чинь банкныхын аппликейшнийг шалгаж үзье гэд. Гэхдээ нэвтэрч чадаагүй. Бишимбаев банкны аппликейшных нь нууц уу мэдгүй байсан. Тэгээд нөгөө утасных нь код модыг хийж үзсэн чинь ороогүй. За тэгсэн чинь Бишимбаевын өмгөөлөгч нар 9 сарын 15-нд сатанатад сэтгэл зүйчээс нэг мессеж ирсэн байгаа. Тэрийг хараад өгөөч гэ прокурорт ингээд зааварчлага өгдөг байхгүй. Уг нь бол прокурор ингээд тэрийг үзэж байгаа штэ. Тэгээд чат хайгаад олоогүй.
сатанатыг нэг сэтгцэн нэг эмгэг ингээд яг онцлогдсон тэрийг ингээд эмчин явуулсан тэрийг ингээд чатан дээр байгаа хазардаг үуч гэж тайгаад олоогүй. За үргэлжлүүлээд Бишимбаеваас ингээд асуулт асуусан. Тэгсэн чинь Бишимбаев ингээд сатанат надаас сохтуу байсан. Тэгээд зогсож чадахгүй байсан. Та бичлэгэн дээр харах юм бол харваас ингээд сохтуу байгаа. За пүүс олдохгүй байхад Бажанов дуудсан аль нь яг түргэн дуудсан анхандаа ингэсэн байхгүй. Аль нь яг түргэн дуудсныг би ерөөсөө мэдэхгүй байна. Бажанов түргэн дуудсан гэдээсэн. Тэгтээ сүүл руугаа нөгөө нэг өөрийнх нь мэдүүлэг нь өөрчлөгдөд би Бажановт түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд тэр түргэн дуудсан гэдээсэн штеп. Тэгээд ерөөхдөө Бишимбаев би өөрөө цээжний массаж хийж исэн. Тэнгүүт л ингэж байгаа байхгүй. Нийтдээ 12-оос 13 одоо ингээд толгоонд цохилт ирсэн учраас энэ гэмтэл үүссэн байна гэдэг аахгүй. Тэгээд бүр ингээд алгатал тэнтрээ тоолж байгаа. За тэгсэн чинь нээштэй толгоо руу нийт 4 удаа алгацсан. Бичлэгэн дээрээс харахад. Толгоо руу нийтдээ 12-оос 13 цохилт ирсэн байж магад гэдэг байгаа. Тэгсэн чинь ингээд амар сонин заяа ингээд нийтдээ толгоо руу ирсэн цохилтуудыг тоолсон. За Бишимбаев өөр ингээд байгаа. За ингээд нийтдээ толгоо руу Бишимбаев 4 удаа алгацсан штэ. Ингээд бом ингээд. Тэнгүүтлээ VIP өрөөний 0-д би 2 алгацсан гэд нэмээд хэлж байгаа байхгүй. За ингээд нийтдээ 6 удаа цогсон. Тэнгүүтлээ 0 дээр толгоогоо цогсон ингээд 2 нэмэгдэж байгаа. Ингээд 8 болж байгаа. За тэнгүүтлээ 0 дээр толгоогоо цогчоод газар руу ойж унсан ингээд 2 удаа тэгэж унсан хэр чи ингээд нийтдээ 10. Тэгээд хананд савсан ингээд бараг 2 нэмэгдээд. Бараг ингээд 12 цохилтыг ингээд тайлбарлах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд амар ингээ хүний ингээ төвчээрийг ингээ барж байхгүй. Ерөөхдөө бол нөгөө бараг залхаан цэрлүүлэн гэдэг штеп. Асуугаад ахт ингээд яг ингээл тайлбарлал би яг 4 удаа зогсон гэдэг байхгүй. Хэрвээ надаас тийм олон удаа ингээл асуугаал байвал би за би зодсон. Би ингээ бүр толгой дөрөвгөр зогсон гэж бараг ингээ хэлэхээр байгаа байхгүй. Би бараг би өөр нэр 12 удаа зогсон бахуул гэж хэлэхээр. За тэгээд 12 удаа цохохдоо өөрөө ингээд Бишимбаев хэлээд байхгүй. Би чухал эд эрхтэн рүү цохоогүй. Угаасаа цохох зорилгогүй байсан. Угаасаа одоо чухал эд эрхтэн рүү цохохгүйгээр цохох зорилготой байсан гэж байгаа байхгүй юу. Тэгмүүд ерөөхдөө бол зодох зорилготой байсан. За. Тэгээд нүр лүүнэ алгадж байгаагаа бол би толгоо руу цохоогүй, чухал эд эрхтэн рүү цохоогүй гэж хэлсэн. За салтанатад гар хүрэхдээ эрүүл мэндэд нь асуудал үүсгэх зорилго байгаагүй. Би сэрэмжтэй байсан гэж хэлсэн. За. Би сэрэмжтэй байсан. Сэрэмжтэй бас зоддгийм биш үү? Тэгээд бүр ингээд энэ яг ингээ асуулт хариултын хэсэг бол бүр үнэхээр жоок заяа бүр ингээд яг хошин шог. Тэгээд чухал эд эрхтэн лүү цохох ямар ч санаа байгаагүй. Тэм учраас та хэд харах юм бол би бөхсрүүн цогж байгааз тэ бичлэгэн дээр гээд бүр ингээд хэлээд байгаа. За тэгээд сатанат ингээд 11 сарын 9-нд хурхираад байсан гэсэн чинь сатанат угаасаа хурхирдаг гэж хэлсэн заяа Бишимбаев. Тэгсэн чинь сатанатын ах нь босч ирээд уучлаарай сатанат хурхирдаггүй гэдгсэн. За би сатанаттай амьдарч исэн гэсэн чинь Бишимбаев шууд сатанат веб татдаг. Тэгээд хамар нь битүүрдэг гэсэн. Тухайн өдөр ялангуяа хамар нь битүүрээд хажуугаар нь веб татаад тэгээд ингээд хамар нь бол таг битүү учраас амаараа амьсгалаад хурхираад байсан гэж хэлсэн. За тэгээд би 6-7 цагийн туршид сатанат шүнжэнгөө надад гомдлохыг сонссон учраас би өглөө үүрээр 6 цаг 56 минутанд миний уур хүрсэн гэд хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь прокурор шууд тасалж орж ирээ. Та яагаад сатанатыг зүгээр орхиод яваагүй гэсэн чинь та яагаад зүгээр ингээд тэ уурагч хүргэсэн бол зүгээр хаяа авчаагүй чи тэр миний ихнэр би түүнд хайртай. Би яаж түүнийг орхих вэ? Шалдан сохтуу тэр ресторанд би ихнэрээ орхихгүй штэ гэсэн за. Тэг ингээ прокурор үргэлжлүүлээд гэмтэл авснаас 6-аас 8 цаг үхэл үргэлжилсэн байна. 6-аас 8 цаг тэр тарчилсан байна. Та хайртай гэсэн үү? Яагаад тэгвэл мэрэгч дуудсан бэ гэд тэгсэн чинь одоо мэрэгчлөө залгасан мэгс чи би мэдхгүй гэдэг ч аахгүй. За тэгээд мэрэгч надад орой сэрнэ гэж хэлсэн учраас би ингээд мэрэгчийн үгэнд л итгэцэн байсан. Тэгэл итгэцэн учраас нэг орой болтол хүлээ гэж бодож исэн гэдэг ч байгаа. За тэгэнгүүтлээ одоо ингээд нөгөө нэг цагтаа дуудаагүй шалтгаанаа түргэн дуудаагүй шалтгаан хэлээд тахгүй. Бид хоёр ингээд маргалдаад стресс ингээ үүсэн штэ тий амар ингээд нэг юм хүнчин амар маргааны дараа амар ядрангууд сатанат 24-өөс 36 цаг унтдаг ахгүй юу. Угаасаа тэгж унтдаг гэсэн учраас би сатанатыг маргааны дараа унтчих л гэж бодсон гэдэг байгаа. За прокурор үргэлжлүүлээд асуусан. VIP нэг юм биш тий ширээн дээр
зулгаасан ингээд бүр ингээ атга ингээ үүс ингээ авчираа ширээн дээр ингээ тавьсан байгаа хгүй. Тэгээд энийг та юу гэж тайлбарлах уу гэд тэгсэн чинь мэдхгүй би ингээд яг мэдхгүй байна. Яг хаанаас гарч ирсэн үс юм. Би бол ингээд мэдхгүй байна л гэсэн цаа. За тэгээд Бишимбаев Сатанатыг гэрэлснээс хойш шал өөр хүн болсон гэж хэлсэн. Тэгээд мэдхгүй. Одоо ерөнхийдөө бол Сатанат ингээд гэрэлснээс хойш одоо хүмүүсийн хэлээд байгаа тэр маш найрсаг, маш уян зөөлөн, нам дуу, тийм хүн биш болсон. Сатанат Бишимбаев хоёр шөнө нөгөө VIP-гийн 0-д 3-аас 5-ын хооронд байсан гэж аахгүй тий. Тэр нь толгой молгоо зөгтөг үйл явдал бол шөнийн 3-аас 5-ын хооронд болсон. Тэгээд одоо нөгөө нэг 11 сарын 8-ны орой хэрвээ Сатанат ах их руугаа явж очиж хонцсон бол та хин рүү залгаад нөгөө нэг дараа нь хайчих гэсэн ингээд тэгсэн чинь Индира Асанбаеватай уулзах гэж ирсэн гэж байгаа байхгүй юу? Индира Асанбаева энэ эмэгтэй чи ингээл амар инста дээр тайлбар тавиад байсан биз дээ ингээл би ингээд ямар ч холбоогүй гэж мэгэл шөнө эмэгтэй өнөрөө залгахаар яг залгаад очихоор яг тэр чи одоо мэдгүй. На что, несмотря ни на что, суд примет правильное решение. За шөнө Индира Асанбаеватай уулзах гэсэн юм байна. Тэгээд за ингээ 11 сарын 8-ны орой Сата намайг зодсон зодоогүй гэдэг дээр хоёр өөр юм ярьсан. Өөрөө бол ингэсэн анх нь штэ тий цагдаа ирээд тэгээд мэдүүлэг авч яхад ингээд ерөөсөө тийм Сата матха надад ингээд намайг зодоогүй гэжсэн аа. Одоо болохоор яг шүүх хурал дээр болохоор Сата ч гэсэн намайг ингээд цогч исэн, бит хоёр ингээд маргалдаж исэн. Яг одоо надад ч гэсэн хүрсэн, түлхэж барай л гэл ингээд тэгж байгаа байхгүй. Анх болохоор яг тэр хэргийн шүн болохоор ингээд бит хоёр маргаан болсон. Тэгээд Сата бол намайг ингээд ягаачгүй миний биенд ямар ч тийм одоо шарах сорив хөхрөлт байхгүй гэж цагдаад хэлчихсэн. Сатанат Бишимбаев бол чи намайг гутам шиг болгосон гэд Дима Биланы концертоос гарч явахдаа хэрэлцэн гинэ. За Гүлнара 11 сарын 9-нд ирж Бауэр ресторан VIP 4 номерт уулзсан. Тэр бол блогер. Тэгээд Гүлнараг 1 цагийн өмнө ирж болох уу гэд чатчээ тэгээд уулзсан байна. Гүлнара өөрөө дараа нь ирж нөгөө тайлбар тавьж байгаа. Тэрийг бүгдээрээ сонсно. За хүмүүс болохоор Гүлнараг штэ гимт хэрэг нуух энэ үйл явдалд ингээд гар бие оролцсон гэж үздэг байгаа. За дотор хувцс өмд тайлахад тайлагдсан. Гуталтай байхад тайлсан учраас урагдсан байхаа гэдэг чинь ингээд бүр бандажгүй хүртэл байгаа штэ. Дотор хувцсыг нь хүртэл ягаад тайлж байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь гуталнд нь ингээд гогдоод тэгээд урагдаад тэгээд гуталтай ахт нь дотор бандажийг нь төрсийг дотор хувцсыг нь өмдтэй цог тайлсан учраас ингээд гуталнд нь гогдоод. За тэр яг. За хаалгыг 25 удаа цогсон гэдэг нь ингээд батлагдсаахгүй. Ерөөдөө ингээд нэг хаалга цохиолгонд чи ингээд нэг жоохон ингээд юу гарч ирэн штэ өөр цохилтоос. За тэгээд чи 25 удаа цогсоогүйгээ би мэдхгүй гэж Бишимбаев хэлсэн. За та Сатанатыг 12-оос 13 удаа цогсон гэсэн чинь энэ дээр ингээ айгүйх маргаан болсон. Хоёр талын өмгөөлөгч нар хэрэлдсэн. За 0-оос скотч олдсон байна. Та хаанаас та скотчоор яах гэсэн чи мэдхгүй би өөрөөсөө скотчнд өрөөгөө тэнд цаанаасаа тасвар хийж яхад байсан юм байлгүй гэсэн. Сатанат сэтгэл зүйчдэр очсон талаар ярьж байгаа. Тэгээд сэтгэл зүйчдэр ингээл 3-4 удаа очиод ингээл эн чинь ерөөс надад туслахгүй байна. Миний асуудлыг шийдэхгүй байна гэж Бишимбаевд гомдолдог гэсэн. Тэгсэн чинь Бишимбаев болохоор үгүй наа чи ингээд айгу удаан явж ийж ингээд асуудал шийдэгднэ гэж тайлбарлсан гэж байгаа хгүй. Тэгээд худлаахал гэж бодож байна. Энэ нь бол Атаракс гэдэг эмний талаар маш их яригдж байгаа. За Бишимбаев өөрөө нойргүйдлийн одоо юутай болохоор ингээд энэ бас Атараксыг өөрөө уудгийн юм шиг байгаа юм. Тэнгүүтлээ Сатанатад бас сэтгэл зүйч ингээд бичиж өгсөн гэдэг байгаа хгүй энэ Атараксыг. Тэгээ энэ болохоор ингээд нэг тайвшруулдаг юм гинэ. Тэгээд Сатанат ингээд бүр ингээд сандрангуутл ингээд энэ имийг ер нь уунгуутлаа тайвширдаг гинэ. Тэгээд энэ имийг штэ тэ бүр тэр нөгөө Павлодар хотод Сатанатын төрсөн тэр жижиг хотоос бүр зүр имийн сангаас зүгээр ямар ч бичиггүй имийн бичиггүй авч исэн гинэ. Тэгээ өмнө нь болохоор Бахаржанаар Баяжановоор ингээд хайлгаж ингээд авсан гэж аахгүй. Тэнгүүтлээ бас Павлодараас бас зүгээр имийн сангаас очиж асуусан чинь зүгээр авсан гэж байгаа байхгүй. Тэгээд энэ имийг бүр хамтдаа ууж ингэж тайвширч иж би Павлодараас авчирсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо баг хүчээр юм өгөөд идэх юм уу гэсэн ийм хардлагыг ингээд Сатанатын өмгөөлөгч нар үүсгэсэн. Ерөөдөө бас тийм байж магадгүй юм шиг лээ. Тайвшруулах юм хүчээр өгдөг юм шиг. Тэгээ Атараксыг болохоор өөрөө бас тухайн үед уусан гэсэн.
Сатанатыг өөртөө итгүүлэхийн тулд уусан. Тэгээд зөвхөн сатанатд үгдэг гэсэн юм болов. Нашатир гэдэг юмны сав олдохгүй байгаа. За нөгөө нэг аммониа ухаалтангууд хүн үнэрлээд сэрдэг одоо цэгэр спирт шиг юм айгуу хурц үнэртэй. Энийхэн сав нь олдохгүй байгаа. Тэгээд энэний талаар дахиад асуусан чинь мэдгүй ээ. Тэр сав нь хайцсан чи ширээн дээр тавиад тэгээд алга болцсон. Би ерөөсөө надах чи яасныг мэдгүй байна гэсэн чинь сатанатын өмгөөлөгч нар та нашатир авчирч гутлаа арчсан уу? Та цус арилгах гэж нотлох баримт ер нь бол арилгах гэж тэгсэн юм шүү гэсэн утгатай асуулт асуусан. Тэгс чи үгүй би гутал мутлаа арчаагүй гэсэн. Тэгээд нөгөө нэг төрөний эмч ирэхэд хүртэл тийм цус мус байгаагүй. Би тийм анзаараагүй. Тэр адил нь хүртэл нэг цус мус олоогүй байсан. Би тийм цус ерөөсөө анзаараагүй гэж хэлжсэн байхгүй. Тэгээд бараг хийштэй юм хүмүүсийг ирэхээс өмнө юмаа айгу цэвэрлсэн юм шиг хэлээ. За айтем ингээ асуулт асууж байгаа. За 4 сард дахиад гэрлэх санал тавьсан чинь яг ямар учиртай вэ гэсэн чинь 4 сард дахиад гэрлэх санал сатанат тавьсан. Тэгээд зөвшөөрөөгүй сатанат дургүй байсан. Ягаад гэвэл ингээ чин сэтгэлээсээ гуугаагүй гэж хэлсэн. Тэгээд ерөөхдөө сатанатыг тухайн үед тайвшруулах гал ингээл хоёлаа нийлээл да гэд ингээд гуйсан юм билий. За ингээд лифтэнд ингээд яг маргаан талаар дахиад асуусан тэгсэн чи бит хоёрыг ийм байдалд хүргэлээ гэд Бишимбаев ууралсан чинь чи тэгээд ийм байдалд хүрэхийг хүссэн юм уу гэд асуусан чинь сатанат тийм би хүссэн гэж хэлээд намайг хойноос нь хараасан байхгүй. Тийм учраас миний уур амар хүрсэн. Айтем Бишимбаеваас асууж байгаа байхгүй. Та сатанат руу ингээ гараа ингээд одоо тий алгадахад ч юм уу сатанат яг танд ингээ дургуй байдлаа үзүүлж ирсэн үү гэсэн чинь гар мараар ингээ өөрийгөө хамгаалж ирсэн үү гэсэн чинь үгүй. Тэгтээ ингээ зур нуруугаа ингэж ирсэн гэдэг ч аахгүй. Тэгэд энэ яг юу гэсэн үг гэсэн чинь тэр хүн ингээ хүсэхгүй дургуй байна гэдгийг илэрхийлж гэсэн чинь харин тий гэдэг ч аахгүй. За тэгээд яагаад ингээ хүн ингээд унтчихадах чинь ингээ гарнаас нь ингээ өргөж босгох ш үснээс нь ингээ зулгааж татаж ингээ босгож байгаа юм бэ гэсэн чинь би ингээ хурдан босгоод хувцыг нь өмсгөөд тэгээд газ хармаар байсан гэдэг ч аахгүй. Тэгээ бүр айгу амар ингээд хүнийг нь штий. Зүгээр хурдан босгохын тулд ядаж ингээл тий босгох нэстэй зүгээр газ ингээл татаж аваад газ уугч татаал ингээл тэр 0 биш VIP нэглэг бүр амар ингээ бараг агаар дээр авч орж байгаа штий. Очиж ингээ хувцыг нь өмсөх гэж тэгэж өргөж явсан гинэ. Яа нэг амар тийм нэг хүүхдэд зоддаг ээж нэр байдаг даа бүр бас ингээл өргөж аваачаал ингээл нэг хүүхдийг бүр савчаал яг тэгж байгаа юм шиг. Энэ бол ингээм амар хүчрхийлэл штэ. Тэгээд газ хурдан хугацаа өмсөө зүгээр ингээ газтэй ингээд харий гэд тэгж авах хүмүүс ирэхээс өмнө бүр газ гэж юм хэл. Бишимбаеваас та утасныхаа кодыг яагаад ингээд те биднэрт өгөхгүй байгаа вэ гэсэн чинь сатанат бит хоёр ихнэр нөхөр хоёр бидэнд нууц гэж яадаг. Тэгээд тэнд нууц ингээд бичлэг агаа гэдгсэн чинь ямар нууц бичлэг гэсэн чинь entertainment бичлэг гэж байгаа байхгүй юу? Дотн бичлэг. Хувийн дот. За Айнура Нукенова гээд сатанатын одоо аавынхын талынх нь ингээд үеэл байгаа. За ихч гэхүү дээ. Ерөөдөө одоо тэр хоёрын аав нь ингээд ах トゥ хоёр гэсэн үг байхгүй юу? За тэгээд ер нь бол сатанаттай маш дотн байсан. Айтемтэй ч гэсэн подкастэнд орж ярилцлага өгч исэн. Та ядаас харж исэн бах царийг нь. За сатанат нэг хүнтэй танилцсанаа надад ингээ анх хэлж исэн. Тэгээд 2 сар хойноос нь тэр хүн гүйж байгаа гэж надад хэлсэн. За тэгээд би Кондиктэй танилцсан. Кондик та манай рестораны дотоод заслыг хийх гэж надад хэлсэн. Өөрөө ингээ дотоод засал хийдэг хүн юм байл да, интерьер дизайнер. За тэгээд би хийсэн. Тэгээд одоо дотоод засал хийгээд манай ээж чирээд бидний ивент хийгээд Кондик ингээ баяртай байгаад бүх хүмүүс баяртай байгаад ингээ дууссан. За тэгсэн чинь Кондик надад ерөөсө тэр үед таалагдаагүй гэж шууд энэ Айнура хэлж байгаа байхгүй. Тэгээд баавар ресторан дээр ингээд юм минь хийж өгчээсэн ч гэсэн нэг өдөр шөнийн 1 цагт над руу нэг одоо тэр рестораны хүн залгаад энэ цэцэг нь штэ тий жинхэнэ юм байна гэд гомдлсон. Тэгээ тэр үед би сатанаттай бас ярьсан шөнийн 1 цагт хойноос нь Кондиктэй бас уцаар ярьсан. Тэгээд анх бол надаас ингээд амьд цэцэг надаас захиалж исэн. Тэгснээ одоо ингээд амьд цэцэг байна. Яагаад амьд цэцэг байгаа юм бэ? Хуурамч цэцэг байх ёстой штэ гэж надтай шөнийн 1 цагт ингээд одоо үйл ойлголцол болсон гэж аахгүй. Тэгээ ерөөхдөө тэрнээс хойш ингээд Кондикт амар дурггүй болсон гэж байгаа аахгүй энэ юмхтэй. Айнура Нукенова сатанатын хурман дээр нөхөртөөгөө очсон. Гэхдээ нэх удаагүй яагаад гэвэл бит хоёр архиудаггүй учраас ингээд ирч явсан гэж байна. За тэгээд хурмаас өмнө сатанаттай ингээд бит хоёр маш дотн харилцаатай байсан. Бит хоёр аялалд хамт явдаг. Манай хүүхдүүдтэй сатанат тоглодог. Өглөөний цагаан хүртэл ингээд хамт уудаг. Тэгээд ингээд маш дотн маш олон зүйлийг хамт хийдэг гэсэн чинь дараа нь ерөөсөө ингээд хурим болсноос хойш
ерөөсөө баг холбоог болцсон, бүр алга болцсон гэж байгаа байхгүй. Тэгээд бүр мөнгө гуйдаг болсон. 12 сарын 16-нд яг ингээ хуримныхаа 2 хоногийн дараа заяа цэвэрлэгээний мөнгө явуулж өгөөч гэд мөнгө гуйсан. Тэгээд тэнгүүтлээ Айнура над руу битгий бичээ, би өөрөө чам руу бичээ. Тэгэхгүй бол Квандик чатыг чи харчнаа гэж над руу ингээ хэлжсэн. Тэгээд 5 сард төрсөн өдөр дээр нь очиход би очсон нөхөртөөгөө тэгээд уудаггүй болохоор ингээд бас ирч явсан гэж хэлсэндээ 6 сард хөлийн хурууга хуугарсан 6 над руу явуулсан. 2 3 цаг надтай ингээ уулзаад ерөөхдөө ингээл ингэсэн тэгсэн ингээл юм ярьж ингээд суусан. Шимкент даав ээж дээр нь байхдаа надаас ингээд 100,000-аас 150,000 тенге гуйс зээлээ тэгээ буцааж явуулаагүй. 3 сая тенге овг нь бол олдсон штэ. Сатанат юу айгүйх мөнгө олдог. Тэгтээ надаас ингээд юу хувинаас хойш хитэд удаа мөнгө гуйсан гэж байгаа хгүй. Квандикийг маш их хяналттай гэж хэлсэн. Уцаар ярихад байн хажууд нь байж идэг юм бэ нэлээ. Айнур сатанаттай уцаар ярихад хажууд нь дандаа Квандик байж идэг байгаа хгүй. 5 сарын 15-нд Салтанатын төрсөдөр болсон 5 цагаас төрсөдөр тэр нь очсон чинь Салтанат өөрөө 8 цагт ирсэн, бүр уйлцсан ирсэн. Тэгээ хав хар хувцастай ирсэн. Салтанат өөрийнх нь төрсөдөр дээр уйлцсан ирсэн. Тэгэнгүүтлээ ингээд ирсэнийхэн дараа ингээд хин Айнура нүкэнава явцсан гэж байгаа байхгүй нөө оройцгүй хөөхт мөхтд болохоор. За тэгээд 10 сарын 20-нд Никэнд уурсан гинэ. За нөгөө нэг одоо нөгөө шашныхаа дагуу ингээд сүмд одоо бурхны өмнө бас гэрэлтэй батлуулж байгаа гэх юм уу. Өмнө нь анх ярьж тэ 22 оны 12 сард Ники хийцэн. Тэгтээ тэрнийхээ дараа 5 удаа нөгөө биш 3 удаа талах гэдэг юм хийцэн. Тэгээд гэрлэлтээ салгацсан юм байна. Тэнгүүтлээ дахиад одоо Ники хийж байгаа. За ингээд яаралтай Ники хийх хэрэгтэй байна гэд 23 оны 10 сарын 20-нд дуудсан чинь гэртээ хүүхдтэйгээ хүүхдүүд нь өвдсөн байж тараад тэгтээ хүүгээ аваад очсон байхгүй. Ингээд орой үдээс хойш 4 цагийн үед хүүтэйгээ очиж одоо Никинийх нь одоо хурмын гэрч болсон гэсэн үг байхгүй. Амар сонь заяа. Хурмилснаас халснаа дахиад бүр ингээд гинэт хурмилсан. 7 сард би дандаа хөхөрсөн учраас уулзах чаддгүй гэдгээ Айнурад хэлжсэн юм байна. 11 сарын 5-нд хамгийн сүүлд энэ хоёр уулзсан юм байна. Ингээ 11 сарын 9-нд мэдээг яаж сонссон талаараа ярьж байна. Би усанд ороод өсөн байна бүр ингээ шампунтай байсан. Над руу ингээд хүн залгаад тэгээд бахарчаан чилүү залгаад шууд баавар ресторанд очоорой гэд тэгсэн. Тэгээд тэр үед ингээд яг үсээ бараг зүгээр альчууранд боогоод тэгээд ингээд шууд күрчгээ өмсөд гарсан. Гяс хүүхдүүдээ нөгөө хөрштэй үлдээгээл гяс нөгөө нэг шампунтай үсээ ингээд альчуураар боогоод күрчгээ өмсөл гараал нөхрөөгөө дуудаал нөхөр нь машинтайгаа ирж аваад тэгээд нөхөртөө гоцог ингээд баавар ресторан руу явчихсан байхгүй. Тэгээд замдаа айтем руу ярьсан чинь саутаг алцсан гэд тэгсэн. За тэгээд рестораны гадаа очиод айтемтай ингээд уулзсан байгаа. За тэгсэн чинь яг ороод харах гэсэн чинь эмчнэр болон цагдаа нар хэлсэн цогтос аимшигтай байдалтай байгаа учраас харуулах боломжгүй гэж хэлсэн юм билий. За тэгээд гэр бүлийнх нь хинэнд ч ингээд Сатанат Нүкэновын цогцыг юусаа харуулаагүй. Одоо бол ингээд биенийх нь байгаа байдлын зураг ингээд яваад байгаа. Тэр хүн болгонд харуулж байгаа одоо яг нас орсныхын дараах зураг гэх юм уу. Тэгвэл бид нар бол тэрийг харах боломжгүй байна. За ингээд төрөний эмч ирээд бас ингээд тайлбар өгсөн. За 11 сарын 9-ний 19 цаг 55 минутанд дуудлага аваад 8 минутын дараа буюу 20 цаг 03 минутанд баавар ресторанд очсон. Одоо Бажанов гаднаас тосож авсан. Шалдан эмэгтэйг диванаас газар дээр одоо 3 хүн буулгаж тавьсан. Нэг нь яг төрөний тэр нэг эмч, нөгөөх нь болохоор туслах нь. За тэгээд нэг нь Бажанов байсан гэж байгаа байхгүй. За нүүр нь ингээд энэ тэндээ ингээд цус болцсон байсан. Би энэ хүүтэн амьсгалгүй байсан. За ингээд 372 цохиулсан гэнэ нэг тиймэрхүү эмнэлгийн хэллэг яриад байсан. 10-30 муч гэл. За тиймэрхүү ингээд яг анхны тусламжийн юмнуудыг хийсэн юм билээ. Төрөгнийхэн 10 цаг 39 минутанд явсан байгаа. Имлэг рүү явсан Сатанатыг аваад тэгээд энэ үед яг Бишимбаев Бажанов хоёр юу хийжсэн бэ гэсэн чинь Бажанов бол ингээд тэр хоёр ингээд яг намайг одоо анх яг төрөгнийхэн ирэнгүүд өрөөнд дотор ингээд байж ирсэн юм яриад харна ингээд гарч идэх үү гэд хэлсэн. Тэр хоёр коридорт гадаа исэн. За Бишимбаев болохоор коридороор орилж байгаа санагдсан. Бажанов бол ингээд чимээгүй тэнд ээжсэн. За ингээд яг ингээд цогцыг ингээ үдчих жахт нөгөө нэг цагдаагийн одоо хурандаа Марченко ирсэн. Тэгэнгүүт цогцос цагдаа биш түргэн ирэхээс өмнө энэ Сатанат нас орсон байна гэдгийг цагдаад хэлсэн гэж байгаа. За тэгээд би энэ яг ингээд одоо хизээ нас орсон байх боломжтой бай гэсэн чинь за 4 5 6 цагийн өмнө ингээд нас орсон байсан баха. Ингээд хүүрийн толбоо нь ингээ үүсээ дууссан байсан гэдгсэн тэрийг би жоохон ойлгоогүй. За
За би зодуулсан байх боломжтой ингээд хөх няц болцсон байсан гэж байгаа. Гэхдээ яг мэдхгүй тэр ингээ унсан юм уу, зодуулсан юм уу, яг түргэний юмч бол хэлж мэдэхгүй байна гэсэн. За өрөөнд ямар нэг өөр ингээд тэгээ таны анхаарлыг татах юм харагдсан уу гэсэн чинь за адиал бол ингээд цус мус байгаагүй. Тэгэхгүй би тэр өрөөг нэх анзаараагүй гэж байгаа байхгүй юу. Ширээн дээр нэг вино байсан баха гэж байгаа. За нүрийг бүтэн адиалаар эрэхт нь хаасан байсан. Хүүхэн хараа томорсон нүд байранда нээлттэй нүдэн байсан гэж байгаа хгүй. Нүдэн нээлттэйсэн. Түрүүний эмч ирэхэд сатанатын нүдэн нээлттэйсэн гэж байгаа штэ. Тэгээд энэ талаар ингээ прокурор Бишимбаеваас асуусан чинь сатанатын нүдэн яагаад нээлттэйсэн бэ? Та унтчихсан гэж хэлээ өстэй гэсэн чинь мэдхгүй түрүүний эмч ирээл нүдийг нээцсэн байлгүй дээ. Унтчихлээсэн штэ гэсэн. За тэг яг сатанатын биеинд яг юу тохиолдсон бэ? Яг одоо бүр ингэж юус ямар ч мэдэх боломжгүй байхгүй. Тэр сэрүүн байсан байгаа байхгүй юу? Тэр унтаагүй байсан. Хүүхэн хараа томорцсон гэхэр ч одоо хүний хүүхэн хараа өгөхээр бас томордох юм болов. Энэ талаар мэддэг хүмүүс хэлээрэй. Өргөжлүүлээд цагдаагийн хурандаа Марченкогоос ингэ мэдүүлэг авсан. За нөхөр нь эхнэрээ үхтэл зодсон гих дуудлагаар 20 цагт дуудлага яг аваад ирсэн. Тэгээд яагаад хүн нөхөр эхнэрээ өгтөл зодсон гэдэг мэдээлэл таанаас авсан юм бэ гэж цаанаас ирсэн яг нөө диспетчер гэдэг л. Цаанаас явуулсан амтгүй түргнээс ч юм уу ингээд цаанаас ирсэн гэд. Тэгээд цагдаагийн ил зорол Бишимбаев маш тайван байсан гэл болоо. За тэгээд яг нөгөө нэг цагдаагийн ингрийн камерын бичлэгүүдийг үзүүлж байгаа. Миний бодлоор л энд Бишимбаев бүр маш тайван байсан. Гадаа тамиг татаж зогсоод бүр ингээд аль хэдийнэ ингээд нөгөө тэр өгсөн бие бол ингээд нэг шин мэдээ биш байгаа байхгүй юу. За би ингээ орхисон баримтуудаа ярьж байгаа шүү дээ. Тэгээд энэ бол 4 сарын 10-ны шүүх хурлын одоо эхлэл хэсэгт явж байгаа. Бишимбаевын өмгөөлөгч гинт нэг сатанатын гараар бичсэн захиа гэж юм гараад ирсэн. За энэ бол шүүх хурлын одоо нотлох баримт, бичиг баримтанд ерөөсөө ороогүй, аль ч тал мэдэхгүй бүр ингээ шоконд ороод тэгсэн чинь Бишимбаевын эрэгтэй өмгөөлөгч уншиж өгнө гинэ. За тэгээд одоо уншлаа. 2023 оны 5 сарын 15-нд сатанат төрсөн өдрөөс 3-4 цаг хоцорсон шалтгаан нь штэ. Сатанат Нүкенова Бишимбаевын чатыг харуулсангүй гэж Бишимбаев дуурласан учраас энэ хэрүүл үүсч өөрийнх нь төрсөн өдрөөс 3-4 цаг хоцорсон юм байна. За энэ үйл явдалтай Сатанат Нүкенова уучлал гуйж Бишимбаевд гараараа захиа бичсэн байна. За гараар бичсэн захиа нь штэ. Би өөртөө өөр дээрээ ажилланаа. Би чамайг хардахгүй байна. Сэтгэл зүй чид очноо, сайн сонсогч байж Кондекийг хүндэлнэ. Түүнд итгэн хайраар дүүрэн халамжтай эхнэр байна. Хараал хэлэхгүй, уурлахгүй. Хэрэв ийм юм болвол би өөрийгөө барьж ухамсарлана. Би түүнд итгэж миний төлөө сайн сайхныг хүсдгийг дахин санана. Би Кондекэд надад боломж олгосонд баярлалдаг. Миний өнцгөөс онцгүй байдал гаргасан гэвч би өөрөөр хандаж чадаагүй. Би түүнд надад боломж олгосонд баярлаж өөр дээрээ ажиллана. Түүнд илүү сайн хандаж хайрт Кондектэй цуг намаас уншина. Одоо энэ ном уншина гэж байгаа хгүй. Бид нийлсэнд би нөхөртөө баярлж байгаа. Шүүгч шууд зогсоогоод уучлаарай. Нөхөртөө ийм юм бичнэ гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? Би бүр ийм анхудаа сонсч байна. Эхнэр нөхөртөө ийм одоо амлалт ийм захиа бичиж өгд юм уу гэж тэгж байгаа хгүй. Тэгсэн чинь сатанатын өмгөөлөгч сэтгэл зүйн хүчил хийлэл үйлдэлсэн биш үү? Би чиний тоглоом биш надаар тоглохоо бойл гэж сатанат өөрөө хэлж исэн. Энэ захианы хаанаас гарч ирсэн тодорхой бус учир нотлох баримтаар авахгүй. Захиа яллагдагчаас мэдүүлэг авсны дараа гарч ирсэн. Нотлох баримт болохгүй гэж шүүгч хүлээж аваагүй. Хаана ямар байдал бичгсэн нь ерөөсөө тодорхойгүй. За ингээд Бишимбаевын өнцгөөс ерөөхдөө бол ингээд хуурамч нотлох баримт гаргаж ирж чихэж үзэж байгаа юм шиг ийм оролдлого гарч ирсэн. Тэгээд би чамд хайртай, би чиний төлөө бүхнийг миний гаргасан онцгүй үйлдэлийг уучлаарай гэж ингэж бичиж байгаа нь бүр яг ингээд захиалгатай юм шиг заяа. Би нөхөртөө баярлж гин. Миний нөхөр миний төлөө бүх юмыг хийдэг гэж хэлдэг. За тэгээд яг миний нөхөр миний төлөө бүх юмыг хийдэг гэдэг үг бүх юмн дээр ашиглах юм аа. Тэгээд бараг нэг шиндээ яг сэтгэл зүйн хүчрхийл болсон. Тэгээ энийг нотлох аринд гэж хүлээж аваагүй л те. Ингээд дундуур ингээд дууссан. Тэгээд цаашаа үргэлжилсэн. За ерөнхийдөө ингээд Бишимбаевын ярианаас энэ шүүх хурлын ингээд процессаас анзаараад ах юм бол багаар ингээд юм бол амар ойлгомжтой байгаа. Ингээд энэ хоёрын харилцаа ингээд маш токсик харилцаа байсан байна. Одоо ч гэсэн ингээд яг аллах түрэг байгаа ч гэсэн токсик харилцаатай хүмүүс амьдрал дээр зөндөө байгаа.
яг хүн амны хэрэг дээр ингээд нотлох баримт бүр ингээд яг хаашаач ирэх боломжтой юм шиг санагцсан. Одоо жишээлбэл 11 сарын 9-нд Бишимбаев Сатанатын утас руу ингээд аюу олоодаа дараалал залгацсан, Бажана хүртэл залгацсан байгаа. За Бишимбаев өөрөө тайлбар дээр хэлэхдээ болохоор би ингээд Сатанатын утсыг хайж исэн юм аа гэд хэлж байгаа. Тэнгүүд Сатанатын талаас та зүгээр Сатанатыг ингээд те нуучаад утсыг хурдлаа Сатанатыг хайж байгаа юм шиг ингээд харагдахын тулд ингэсэн юм шүү. Худлаа та ингээд нотлох баримт үлдэх гэж ингэж байгаа юм шүү гэж бас асууж үзсэн. Тэгээд юм ингээд бодох юм бол нэрээ хаашаач ирэх боломжтой. За тэгэхээр ингээд хэрвээ ямар нэг гимт хэрэг үлдэж байгаа бол амар л болгоомжтой ингээд түүхэнд ингээд амар нөгөө өөрийгөө хамгаалах юм амар тодорхой байх хэрэгтэй юм байна гэж би яг ойлгосон. Дээрээс нь яг одоогийн миний сэтгэлдлэр бол ингээд Бишимбаев биш тий Сатанатыг зоддог гэсэн. Тэгтээ хайртай байсан. Энэ одоо яг ямар гачин сэтгэл зүй тий хайртай тэгтээ зоддог заяа. Тэгтээ алахыг хүсээгүй. Яг нөгөө санаатаагаар алахыг хүсээгүй. Тэгтээ санаатаагаар зодохыг бол хүссэн. Бос нүшгэлээд. Яг нэг тийм л юм. Тэгтээ одоо мэдхгүй. Яг яхаараа яг аллагыг ингээд санаатаагаар болчдөг юм болоо. За 4 сарын 16-нд болсон шүүх хурал тэр чигээр амар ойлгомжтой. Бишимбаевын гэр бүл Оросын задлан шинжээчээр яг одоо тэр эмнэлгийн бүх ингээд юмыг шинжилүүлсэн. За тэгээд одоо нөгөө нэг Халаманзаров гээд Казахстаны тэр задлан шинжээчийн дүгнэлт бол ингээд буруу, энэ бол ингээд хангалтгүй, энэ хүн мэрэгжлийн бус одоо хангалттай сайн биш. Учираас тэр Оросын мундаг задлан шинжээчийн дүгнэлтийг сонсё гэд ингээд хүсэл тавьсан. Тэгээ өөрөө бүр тэр Бишимбаевын эмэгтэй тармил шар үстэй өмгөөлөгч нь бахан ингээл уншаал исэн. Тэгээд тэрийг ерөөсөө нотлох баримт болгож хүлээж аваагүй. Орос болохоор мундаг биш. Дээрээс нь тэр нь одоо эксперт тэгэнгүүтлээ. Эксперт, спешиалист гэдэг хоёр хүний ялгааг тайлбарлаад эксперт гэдэг хүн бол ингэ мэржлийн хүн байна. Спешиалист гэдэг чинь зүгээр нэг юмар дагнсан хүн байна. Тэгэхээр эксперт нь ингээд илүү байна. Тэгэхээр ингээ Халамазар гэдэг хүний одоо нөгөө нэг халзан задлан шинжээчийн шинжилгээ үр дүн дүгнэлт бол үнэ. Тэр Орос спешиалист зүгээр нэг юм одоо бахан залуучуудыг юу бол худлаа. Энийг нотлох баримтаар хүлээж авахгүй гэд тэгээд 4 сарын 16-ны шүүх хурал дууссан. За шүүх хурал эхлэхээс өмнө Бишимбаевын ээж нь миний хүү бас ингээд хүн штэ. Хүний эрх гэж байдаг үсттэй ингээд хүүгээ жоох өмөрөд үг хэлсэн нэг тийм шүүх хурал болсон. За Орос шинжээчийн дүгнэлтээр болохоор Сатанат тухайн 11 сарын 9-ний шөнө гэмтэл авснаас олж насаараагүй гэж бүр дүгнсэн. За бүр өмнө нь авсан байсан одоо толгойн гэмтлийн лээс үүдэлтэй ийм насааралтайсан гэж үтсэн. За тэр өмнөх одоо гэмтэл нь болохоор бага насны чэж магтгүй бүр одоо хизээлээ бараг хэдэн сарын өмнөх чэж магтгүй гэж бүр ингээд дүгнсэн баггүй. Тэгээд яг тухайн 11 сарын 9-нд бол авсан гэмтэл бол биш. За ингээд энэ дүгнэлт нь бол ингээд юу байгаагүй шүүгчнийг зөвшөөрөөгүй. Энэ бол ингээд дүгнэлт ш. Нотлох баримт болохгүй гэж хэлсэн. Бишимбаевын гэр бүл ерөөхдөө Орос одоо лаг мөнгө төлөөл гадаадаас хүн авчирал ингээл одоо лаг гадаадаас ингээл шинжээч авчирсан байл л та айгу муудаг тэгэл. Тийм болсон. За ингээд өнөөдрийн рилүү дууслаа. За 4 сарын 17-ныхнаас ингээд яри маргааш бас шүүх хурал яваад бас ингээд дуусахгүй хаа гэж би бодоод байна. Шийдвэр гарвал би шууд тэгээд рил хийчихнэ. Сатанатын ах нь өнөөдөр хамгийн ингээд төгсгөлийн одоо эцсийн тайлбар эцсийн үгээ ингээд хэлсэн баггүй. Тэгэд айгүй гоё ингээд зүйлийг амар сэтгэл хөдлөм зүйлийг ингээд ярьсан. Тэгээ бүтнээр нь ингээд орчуулах боломжгүй л хальтаа. Гэхдээ ер нь бол ингээд сонсож байхад Сатанат бол ямар амар хайрын дунд өссөн, ямар гоё ингээд тэг гэр бүл төссөн охин бэ. Тэгээд ах нь хэлж байгаа хгүй Анабелла наши маленькая принцесса гэж байгаа хгүй. Тэр манай гэр бүлийн жижигхэн одоо гүнжэс юм аа гэж тэгж байгаа хгүй. Тэгээд охин дүүгээ маш гоё дурсаж ингээ ярьсан.
одоо өөрөө ч гэсэн бараг л нулимс ингээл те цэлэг нийл ярьсан байхгүй. Тэр яриаг сонсоход гоёсон. Тэгээд үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Назим Кахарман Бишимбаевын 2 дахь их салсан ихнэр болохоор одоо нөгөө нэг айтемийн талд байгаа гэдгээ сторигоор илэрхийлж байна л та. Ямар ч айлын те одоо эмээ, ихнэр, ихч, охин дүү ч юм уу те энэ хүмүүс одоо гар хүрэлт мэдрэх ирэхгүй гэж байгаа байхгүй. Бүр ингэдэг эмэгтэй хүнд ингээ хурууныхаа үзүүрээр ингээд бүр хүрхийг эмэгтэй хүн ингээд хүртэх ирэхгүй гэж байгаа байхгүй. Одоо битгий хүрх гэдэг гэж байгаа байхгүй. Тэгээд Назим Кахарман бол айтемийн талд байгаа.